TV8 телевиз үзүүлж байна. Ануухай бодибилдинг фитнесийн спортын гайхамшиг мэдрүүлэгч, фитнесийн дэлхийн аврах шалралт тэмцээний хошоо аврах, Аз тивийн аврах шалралт тэмцээний хошоо автан медаль, фитнес эйженсигийн үүсгэн байгуулагч, олон улсын хэмжээний мастер тамирчин Ануухай. Чансаа өндөр дэлхийн дэвжээнд дээр хэдэнтэй ялалт байгуулсан хүчтэй энэ бүсгүй мянган залуусын мөрөөдлийн бие галбирыг урлаж, олон зуун залуусыг эрүүл амьдралын хэмнэлд нэгтгэж чадсан. Өөрийн олон жилийн нөрийн хөдөлмөр, амжилтын туршлага дээр үндэслэн 45 хоногийн хугацаанд бүсгүйчүүдийг галбиржуулах эрчимтэй хөтөлбөрөөр хэрэгжүүлэхэд тэр бэлэн. За дөрөвдүгээр улирлын онцлог давуу тал бол бид бүхэн шоуныхаа концепцийг тэр чигтээ өөрчилсөн байгаа. Тэм ч утгаараа одоо үзэгчдэд урьд өмнө нь харж байгаагүй олон одоо шинэ зүйлүүдийг бид нэр төлөвлөхөөр төлөвлөж байгаа. Тэд яг одоо дасгалжуулагч Ануухайтай анх удаа нүүр тулан уулзахаар Аз моторсын Leopard 8 хөлөглөн ирж явна. Төсөөлж байгаагүй оролцогчид орж байгаагаар бас илүү давуу тал болон энэ удаагийнхаа улирлыг эхлэх гэж байна. Шоуны маань гол зорилго бол мэдээж бүх нийтийн эрүүл мэнд, за дээрэс нь эрүүл зөв амьдрах одоо гол түлхүүрийг одоо бид нар харуулахыг зорддог. Эрүүл амьдрах, дээрэс нь тасал хөдөлгөөн гэдэг зүйл бол ямар чухал одоо зүйл болдгийг зөвхөн эмэгтэйчүүдэд биш, гэр бүлийн гишүүдэд нь бас ингэж зориулж харуулахыг бас зорж байгаа. За тэгээ Ануухай фитнес шоуны 4-р улирал эхлэхэд бэлэн болсон байна. Би ажилдаа бэлэн, үзэгч та бэлэн үү? Оролцогчд маань яг одоо ирсэн байна. Ингээд миний ажил эхэллээ. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. Оролцогч Бүрвийн хишиг буян контент бүтээгч. Энхри ялдам зан айл, уйрам дуу хоолоогоор залуусын сэтгэлийг эзэмдэгч хишиг буян. Кино ертөнцийн гүнд автуулагч, авьяаслаг бүсгүйн сонирхлыг энэ удаад фитнесийн зааланд өрнөх халуухан тулаан татжээ. Контент бүтээгч үдсгэлэнд бүсгүй энэ удаад камерын өмнө өөрөө ил гарч өөрийгөө шинээр асаахад бэлэн. Оролцогч Баасан Жавын хишиг жаргал, дуучин. Ардын уужим сэтгэлийг аялгуу дуугаараа хөглөгч дуучин хишиг жаргал. Монгол бүсгүйн намб төрх ухаалаг уужим сэтгэлийн илэрхийлэл болсон дуучин бүсгүй 45 хоногийн хугацаанд хүссэн бие галбираа уралдахаар зориг шулуудлаа. Донж төгөлдөр дуучин бүсгүй зорьсон зорилгодоо хүрч чадах эсхийг хүлээхэл үлдлээ. Оролцогч Ибукуро Томоко, бизнес эрхлэгч. Эгэл байдал, энгийн хошигнол, хөдөлмөрч хичээнгүй чанараараа монголчуудыг байлдан дагуулагч Япон улсын иргэн бизнес хадагтай Томоко. Шударга зан, тууштай байдал бол түүний имиж. Сансандаа заавал хүрдэг шийдэмгий дайчин энэ бүсгүй бивэлдрийн тулаанд хэрхэн өөртөө тэмцэх бол энэ шоу түүний илүүлжинтэйгээ тэмцэх ширүүхэн дайралт байх болно. Олон нийтийн төлөөлөл, алдарт их уран заяа. Багхангай дүүргийн онцгой байдлын хилцээний дуудлага хүлээн авагч алаг нүдэн бүсгүй Ануухай фитнес шоу нэвтрүүлэгт оролцох хүсэлтэд ирүүлсэн 3,000 бүсгүйгээс цойлж сонгогдсон юм. Эгэл даруухан аж төрөх мянган завгүй ээжүүдийн төлөөлөл болсон энэ бүсгүй амьдралын хэм маягаа эрс өөрчлөхөөр зориг шулуудлаа. Оролцогч Ариуна, түүхч. Ануухай фитнес шоуны урилгыг хүлээн авч өөрийгөө шинээр сорихоор шийдсэн дараагийн оролцогч бүгд найрамдах Хятад улсын Өвөр Монголын өөртөө засах орны оролцогч Ариуна. Хайр булаам, өхөөрдөм төрх, гэрэл засруулсан инээмсэглэл, чин шударга зан чанараараа тэр бусдаас онцгойрдог. Гал цогтой энэ бүсгүй ширүүхэн өрсөлдөөнийг хэрхэн даван туулах бол дасгалжуулагч Ануухайг зөөлөж чадах болов уу? Оролцогч Гаражавын отгон цэцэг. Жүжигчин. Тайз дэлгэц театрын урлагийн дахин давтагдшгүй өнгө төрх, гоо үдсгэлэн, ихэмсэг оршихуйн бэлэг тэмдэг жүжигчин отгон цэцэг. Үдсгэлэнт хадагтай шоуны урилгыг хүлээн авч өөрийгөө шинээр асаахаар 45 хоногийн өөрчлөлтийн төлөө хөрсөлдөөнд ийхүү нэгдлээ. Түүний эрс шийдэмгий байдал, дотоод сэтгэлийн гал цог фитнесийн зааланд хэрхэх бол
Хувьслын төлөө зогсолтгүй өндөр төөрөх нислэг шинэхэн зорчигчтой хүлээн авахд бэлэн. Амьдралын хэм маяг үзэл бодлороо эрс ялгарах 6 бүсгүй өөрийгөө шинээр бүтээх зорилгодор ийхүү нэглээ. Асфальтуудаг чанартай премиум болор ресорт дээр авчирлаа. Надад төлөвшөр. Матрикс шиг хувц өмссөн. Хоёр ин зэгзгэр бүсгүй ингээд хоёр хажуудаа ингээд тий. Эхлэхэндээ гэж бодсон. Хэдэн удаа загинуулах юм бол нүүр нь алган чинаа жидүүх ингээ камер дээр ингээ жургатандаа гадахтай бүр ондоо. Идийнхэн нүртэй аймаа гоё царайлаг би чигэнгүү гайхсан. Сайн байцгаана уу өсгөөчүүдээ. Миний шоунд тавтай морил. Шоуны урилга буюу өөрийнхөө шинэ дүр, шинэ амьдрал руу тэмүүлэн хөөрөх нислэгийн тасалбарыг хүлээн авч хувьцат хийх шийдвэр гаргасан та бүхэндээ баяр хүргэе. Өөрийнхөө хамгийн хүчтэй үйлдвэрийг бүтээх аялалтай нь инхүү эхлэх гэж байна. Хувьслийн төлөөх тэмцэл олон мянган бүсгүйчүүдийг нэгтгэж уран зоригийг бадрааж чадсан шоу маань та бүхэнтэйгээ инхүү шинэ бүлэг эхлэхэд бэлэн боллоо. 45 хоногийн хугацаанд та бүхэн өөрийн хүчийг сорж шинэ орон зайд хөл тавих болно. Энэ бол бидний төгс өөрчлөлийн төлөөх нислэг. Энэ хугацаанд би та бүгдийг чиглүүлэх болно. Харин 45 хоногийн дараа хэн нь хамгийн өндөрт ниссэн болохыг бид бүхэн харах болно. Маш их хүч ирэхэд өөртөө итгэлтэй, маш гоё эмэгтэй харагдсан. Тэгээд би дотроо бодохдоо за багш маань хэр ширүүн болоо гэж би бодсон. Багш угаасаа нэг хүний нэг цоо харж байгаа юм шиг хард юм билээ шүү дээ. Харц марцсан те амар хэрнээ амар хөөрхөн байсан. Миний шоуны гол зорилго эрүүлэр жингээ хасч галбирчин өмсгүйгээр гоо сайхнаа тодтоход оршдог билээ. Ийм ч учраас энэ удаад мөн адил гоогоошоо салонтойгоо хамтран ажиллах болсон байна. Дасгал хөдөлгөөнтэй хамт одоо яг энэ массажийг хослуулахаар бүр үнэхээр гайхалтай үр дүн гардаг. Тийм ч учраас бид бүхэн шоуныхаа нийт оролцогч нарт массажны гайхамшигтай үр дүн амлаж байна. Энэ мөчөөс та бүхэн Анухаас фитнес шоуны 4-р улирлыг надтай хамт бичлэх болно. За ингээд та бүхнийхээ өмнө хамтрагч байгууллагуудын төлөөллийг урьж байна. Анухаас фитнес шоуны алтан ивент итгэгч премиум болор ресортын маркетингийн албаны дарга Ванчхөө. За сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхнийг харсандаа маш их сэтгэл хөдлөж байна. За ингээд та бүхэн маш олон оролцогчдоос өөрийнхөө одоо авиас чадар уур ухаанаар сонгогдож оролцсон, шалгарсан байх гэж бодож байна. Тэгээд та бүхэндээ халуун баяр хүргье. За премиум болор ресортын зүгээс энэ үндэсний хэмжээний хамгийн их үзэлттэй эрүүл мэнд спорт, эрх хандлагыг сурталчилж байгаа энэ сайхан нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар орж ажиллаж байгаадаа маш их баяртай байгаа. Тэгээд нийт хамт олонныхаа зүгээс та бүхэнд амжилт хүсье. Хүссэн зорилгодоо заавал хүрээрээ ялагч болоорой. Бид бүхэн та бүхэнд нэвтрүүлгийн турш хамгийн сайн бүхнийг одоо мэдрүүлэхийг хичээд тусалж та бүхэнд одоо нэвтрүүлэлтэд амжилттай оролцоход одоо дэмжин ажиллана гэдгийг нийт хамт олонныхаа зүгээс одоо хэлье. За ингээм амжилт хүсье. За ингээд дараагийн ивент итгэгч маань National Life даатгалын газрын захирал Болор Цэцэг. За бүх оролцогч нартаа бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. За манай National Life даатгал компани маань та бүхний яг өөрийгөө ялан дийлэх, өөрийгөө сорих, шинэ өөрийгөө бүтээх энэхүү гайхалтай аялалтай хамт байх болсондоо баяртай байна. Та бүхний энэ эрсдэл бүхий аяллаа хугацаанд эрүүл мэндийн үйлчилгээг 60 сая төгрөгийн үнэ бүхий одоо эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй эмгчин дотоод эрүүл мэндийн даатгалаар хамтдаа байх болно. Тэгээд нийт оролцогч нартаа бүгдэнд нь амжилт хүсье. Эрхэм хүндэт хамтрагч байгууллагуудаа маш их баярлалаа.
За ингээд та бүхэнд гэрээгээ танилцуулахад бэлэн болсон байна. Та бүхэн гэрээндээ гар үсэг зурхад бэлэн үү? Яг энэ буюу Тэрэлжийн байгалийн зохицолборт байрлах Premium Baller Resort-д миний хатуу хараа хяналтанд 25 хоногийг өнгөрүүлнэ. Энэ хугацаанд миний зөвшөөрлөгөө хинч хаашаач явахгүй гэдгийг хатуу анхааруулъя. Хүүхдүүдээс нэг олооноор холтож үзээгүй. Хүүхдүүд маань жоохон санаж битгэрэх байх. Одоохондоо санагдахгүй. Тэгээ яг явцдаа юу болохыг одоо хэлж мэдэхгүй байна. Дасгалжуулагч миний бие болон шоу нэвтрүүлгийн зүгээс тавьсан шаардлагыг биелүүлээгүй оролцогчийг шоу нэвтрүүлгээс өчиггүй хасахыг хатуу анхааруулъя. Өгөөнд орохгүй бол зайлшгүй шүү гэдэг юмыг. Оролцогч Ибукура Огт Томоко таныг урьж байна. Та ирж гэрээндээ гар үсэг зурна. Тэгээд яг хуу бүр ухаан алтж унтал ямарсан биедүүлэндээ гэрээнд гар үсэг зурхад бэлэн үү? Итгэлтэй байна уу та? итгэлтэй байна. За миний хувьд бол одоо дараа жил 50 нас хүрэх гэж байгаа. Өөрийгөө өөрчлөх боломжтой хийж байх ч юм уу, үгүй ч юм уу боломжийг ашиглаж чадахгүй бол одоо өөртөө эрхлээд суух хിവэрээ хинт ч одоо үлгэр жишээ үзүүлж чадахгүй явандаа гэж бодоод тэгээ шүтээ зурж явна гэж бодож байна шүү дээ. Гэрээндээ гар үсэг зурсан танд баярлалаа. Таныг өөрийгөө өөрчилж чадна гэдэгт итгэлтэй байна. Тэгээд танд амжилт хүсье. Баярлалаа. Сансандаа заавал хүрдэг адтай одтой бүсгүй. Зорилгодоо хүрэх эхний алхмаа инхүү хийлээ. Галгарсан ширүүхэн өрсөлдөөн чамайг хүлээж байна. Дараагийн оролцогч Пүрвийн хишиг буянтаа ирж гэрээндээ гар үсэг зурна. Би нөгөө нэг сандраад тэр гэрээг уншиж чадаагүй. Багш ингээ харж байгаа шүү дээ. Гарын үсэг зурх хэсэг дээр ингээс гарын үсэг зураад за юу ч байсан дүүрсэн. Одоо угаасаа дүүрсэн. Бүгдийг л дагна гээл хараад ирсэн. Танд амжилт хүсье. Баярлалаа. Нэг жаахан цаг зав гарахаар нь юу вэ? Энэ олж уншидаа л гэж бодчих тийм. Эрх танхил ялдамхан бүсгүй 45 хоног үргэлжлэх өөрчлөлтийн төлөө хаяллаа инхүү эхлүүллээ. Амжилт хүсье охин минь үзүүлээд өг. Баасан чавын хишиг жаргал ирж та гэрээндээ гар үсэг зурна. Хатуу зүйл янз янзын шаардлага ирэх баг. Тэгээд тэр болгоныг одоо айлуулах, аюу тавих шиг хүлээж авахыг хичээнэ. Тэгээд гайгүй ах ерөнхийдөө өөрийнхөө гаргаж байгаа зан авирыг айлуулах л айтайхал гаргахыг хичээнэ. Танд амжилт хүсье. Донч төгөлдөр дуучин бүсгүй. Бивэлдрийн ширүүхэн тулаанд эргэлт буцалтгүй нэгдлээ. Хүчтэй байгаарай. Амжилт хүсье. Дараагийн оролцогч Ариуна та ирж гэрээндээ гар үсэг зурна. Анааха багш өнөө нэг яг манас гэрэн дээр гарын үсэг зурхад Чармаж дийлэх үү? дийлнэ. Чи дотроо бацсан. Би одоо энэ матун бузааны жоохон бэс шиг болгоно. Би чаднаа шантарахгүй гэд чигээ бацсан. Матун бузы бэс болгоотхоо. За амжилт хүсье. Ямар ч үед өөрийнхөө урайтай дэлжин авах, өөрийгөө шинээр асаахад бэлэн боллоо. Үзүүлээд өг гэрэлцсэн халагтай минь. Дараагийн оролцогч гараж авын отгон цэцэг та ирж гэрээндээ гар үсэг зурна. Багшийнхаа дуулууртай шавн байгаад маш сайн хичээнгүйлэн өөрийнхөө бэст хувирлбарыг бий болгох юмсан гэж дотроо бол батсан. Тэгээд нэрээ хэрэг шүс юм маш ахваллаа л гэж бодсон. Тэгээд магадгүй миний шүсийг хэдий чинээ сайн шахал төдий чинээ сайн л гэж бодож байна. Амжилт хүсье. Сурж явсанд эрс шийдэмгийн үдсгэлэн талагтай фитнесийн спортын гайхамшиг мэдрүүлэхэд бэлэн. Тааварлашгүй олон сорилууд таныг хүлээж байна. За ингээд хамгийн сүүлийн оролцогч олон нийтийн төлөөлөл болон оролцож байгаа Сүхбаатарын уран заяа. Хүн юм чинь бас шантрах үедээ шантрна. Тэгтэл ямар тач бол энэ хүртэл зориод ирсэн юм чинь
Тэгээд өөрөө өөрийнх нь зорилгыг угаасаа маш томоор төсөөлж мэдж байгаа учраас аль болох хичээгээд шүтээ зуугаал тэгээд тэсэл гарна гэсэн л бодолтой. За танд бол маш их итгэл найдвар олон хүмүүстэй явж байгаа. Тийм учраас та өөрийгөө дайшлна гэдэгт итгэлтэй байна. Танд амжилт хүсье. За баярлалаа. Амжилт хүсье. Амжилт хүсье. Алаг нүдэн бүсгүй үзэгч олонныхоо итгэл найдварыг тээсээр амьдралдаа шинэхэн өөрчлөлт хийхээр зориг шулууллаа. Амжилт хүсье. 45 хоногийн хугацаанд бид хамтдаа айцаад авч өөрийн хүч чадлаа нээж жинхэнэ өөрчлөлт рүү тэмүүлэх болно. Энэхүү айдал эхлэж байна бүсгүйчүүдээ зурчигчийн тасалбар таних та бүхэнд амжилт хүсье. 45 хоногийн хугацаанд та бүхэн маань өрсөлдөх хэдийч найзлаж нөхөрлөх үе бас ирэх байх гэж багш найдаж байна. Тиймээс нислэгийн хамтрагч болох өрөөний хамтрагчдаа сонгоцгоё. Хич чачки энэ Яа яа. Дараагийн оролцогч Хишиг буян та ирж өрөөний хамтрагчаа сонгоно. Хай. Жах вэ. Үдрээл. Чин бараг зүрх цогсон. За сүйдэн юм авчих. Ингээд та бүхэн маань өрөөний хамтрагчдаа сонголоо. Та бүхэн хөзрөө дэлгэж болно. Ижил тоотой оролцогчд маань нэг өрөөнд орох байгаа. Алтан ивент төгч их хаадын чулуу үеийн үед үрийн үр дүвлэгдэх сод бүтээлийг бэдурлан. Алтан ивент төгч тэргүүн чанса премиум Улаанбаатар хотел премиум feeling. Алтан ивент төгч Golden Fries тунаа загас эрүүл амьдралын энгийн жор National Life даатгал сэтгэл тайван амьдралыг мэдрүүлнэ. Янзтай ясны шил дахлаагаа дэмж эрдсээ нөх ерөнхий ивент төгч Az Motors үлгийн сайныг унан байж танина. Хамтран зохион байгуулагч Go Guasha Анд Medical Center E-Studio ерөнхий ивент төгч 5 шар апартмент чанартай барилга бат бөх ирээдүй хамтрагч байгуулах Mongolian Tour Вүүлэ нүүрс ус садлагч Орхон Beauty Salon ус арчилгааны доктор Melaxin брэнд New Origin брэнд ерөнхий ивент төгч Намн хүний хэрэгцээ цум багцсан
Би та бүхэнд аз жаргалтай өдөр хоногуудыг амлаж чадахгүй харин та бүхний хүсэн хүлээсэн бие галбирыг бүтээж чадна гэдэгтээ 100% итгэлтэй байна. Энэ хугацаанд багшийнхаа заавар зөвлөгөө хамгийн сайн мөрдөж чадсан цорын ганц ялагч Анухаас фитнес шоуны 4-р удирлын ялагч болох болно. Анухаас фитнес шоуны цорын ганц ялагчийг та бүхний өмнө байрлах Ихадын чулуу компани 50 сая төгрөгийн алтан гудамж хүлээж байна. Мөн түнчлэн 5 шар апартментийн 50 сая төгрөгийн ваучер та бүхнийг хүлээж байна. Шоу барахад одоо ингээд яг шинэ жилийн дээр ойртоод ирэхэд ээжтэй алтааваад өгмөрөд байна. Хилээр гаргаж өгнө үедээ гэрч баримт бүрнөө минийхэд бодно штэ. Бид чи бүгдээрээ л өөр зээлтэй амьдарч байгаа. Тэгэл зээлээ даран те дараагийн шатны юу ах уу гэл ингээд амар тийм бодсон. Ингээд Анухаас фитнес шоуны 4-р удирлын цорын ганц ялагч 100 сая төгрөгийн эзэн болох болно. Анухаас фитнес шоуны 4-р удирал энхүү аль биесээр эхлэж байна. Онгоц цөөрлөө өсгөөчүүдээ та бүхэнд амжилт хүсье. 45 хоногийн дараа ямар ч хэлсэн энд байгаа бие бодвол бүрэн өөрчлөх байхаа гэдгийг одоо өөрчлөнө гэж одоо амлаж байна. Томог үнхээр Япон хүн юм уу гайхдаг юм тал байгаа. Тэгэхээр Япон чанарыг та бүхэн надаас олж харна да. Гэхдээ би тэрийг анзаарахгүй. Реалити шоу гэдэг чинь өөрөө нөгөө үнэн бодит юмнуудыг харуулах учраас бас жоо айж юм. За одоо нөгөө нэг ямар дүр төрх гарч ирээд нөгөө хүмүүст нь таалагдахгүй байх үе хил амны бай болно л доо. Гэхдээ жоо олон нийтээс айж юм гэх юм уу? Хизээ би өөрийгөө барьж авах юм бэ? Бүсгэж үдээ өнөөдрөөс эхлээд өөрийгөө хамгийн бэст төлбөртэй болгох тийм зүйлийг, тийм алхмыг зоригтойгоор хийж эхлээрэй. Анухаас фитнес 4 шоуны шин дүр төрх, шин амьдрал руу тэмүүлэн хөөрөх нислэгийн тасалбарыг хүлээн авч, хувьсэл хийх шийдвэр гаргасан 6 оролцогчийн өрсөлдөөн өнөөдрөөс эхэлж байна. Карта хийгээрээ гэрлийн асаагаарай. Энд байна. Вау. Ямар гоё юм бэ? Юу вэ? Вау. Вах юм биш тийм. Ямар гоё том зэтэй тий? Ашгүй миний 5 чимдээ бүгд л орчих юм бэ. За юу хэлмээр байна? Наа нөгөө нэг энэ шоунд ороход хүмүүс энэ хитэн төгрөг өгж орж ийн бүртгүүлж ийн гэдэг нэгтэйсэн. Харин юм авдсан байх хөөе манайхаа. Кофе нэ. Нартаа. Кофе шот хийж олох юм те. Ямар гоё юм бэ? Манайсын дандаа очдог супермаркет номноос өгсөн аяг. Хүний хэрэгцээ цөм багтсан номингийн гарын бэлгүүд нүдэ олжээ. Ингээ хамаагүй минь өгчих юм уу бүр цаанаас нь? Энэ юу вэ? Энэ усны сав биш үү? Ямар хөрх юм бэ? Шинэ жил одоогүй эцтэй ой. Вау. Ой нөгөө юу ээж нөгөө Манайсын өрөөл хоолын идүүлэхэд энэ сав бас бэлтгэж. National Life. Нөгөө нэг эрүүл мэндийн даатгал биш үү? Хүндэт оролцогч Пэх шиг буй. Танд Анухаа фитнес шоунд өөрийгөө сорихоор зориглон оролцож байд баяр хүргэе. Энэ тэмцээн бол зөвхөн биеийн хүч чадлын бус сэтгэлийн төсвөр төвчээр өөрийгөө ялан дийлэх зорилгыг илэрхийлэл юм аа. National Life даатгал нь таны энэ гайхалтай аялын нэг хэсэг болж байгаадаа баяртай. Чи үнэхээр мундаг байгаа шүү. Хичээл зүтгэл төсвөр төвчээрийн хүчээр өөрийгөө ялан дийлж байгаа чамаар чин сэтгэлээсээ бахархаж байна. Танд амжилт хүсье. National Life даатгал. Сэтгэл тайван амьдралын мэдрүүлнэ гэж. Yes. Ачаалтай байна. Яа, над ихтэй маргаашнаас. Маргаашнаас энэ ачаал яадаг бол гэнэ. Одоо энэ нөгөө буудлын хамаагүй юм байх уу энэ дотор нь? Басаа. Манай яаж ч гэсэн усан шүү дээ. Манай дэмжигч байгууллагууд юм. Энэ би мэдэн штэ. Энэ нөгөө тарга хийдэг хөрөнгө. Тийм үү? Тий. Сүүн хийгээд ингээ яхаар илгэн тараг болдог. Тийм ээ. Энэ шилэндээ бүрчих юм бэ. Мөө энэ чи хэдэн зуун мянган ашигтай бактери байдаг юм байна. Чи өнөө ээж хүн болох нь мэддэг юм байна. Нөгөө бүрцэн тараг шиг илгэн тараг бол цоо шиг илгэн тараг бол наад гэсэн. Полигон биш нэг яраад. Тийм ээ. Нэг полигонтэй юу юм бэ? Найруулга гэж байна. Найруулаад өгчих юм хоёлаа. Бие барилдрын гайхам өөрчлөлт гаргах гэж буй бүсгүүчүүдэд New Origin-ийн эрүүл мэндийн амин дэм витамины багц ёстол нэн чухал шүү. Энэ юу вэ?
авч явна. Сингапур Малайд сонссон аялал төрүүлжээд ингээд аялаад явж Бас аялаа явчих юм биш үстэй шээ. Тийм фитнес шоу гэдэг тийм ээ. За энэ дээр л хоёулаа скежюл хийх нь шүү дээ. Тэгээ хот ицэнэ дараа 15-аас 20 минутын дараа энийг шууд ицээр нүүрс задрууд муухай юугуудын бүгдийн задруулж ингээд зорилгоо биелүүлэх үйлсэлтэн туслан доктор Мелаксин брэнд. Юу нэ? Мелаксин брэнд гинэ. доктор Мелаксин брэнд. За одоо энэ чинь хэрэглэж үзье та. Хоёулаа энэ нэрээ бичихгүй болохгүй юм ингээд бомбо. Энэ дахиад энэ юу вэ? Энэ зүгээр зочид бодлох юм байна. Гэтэ энэ үнэхээр гоё. Хүй энийг хараач энэ. Цагаан талын ор мэдээж хамгийн гоё шүү дээ. А тийм үү? Тэр цогон дээр цогон тал. Нэрээ. Тийм үү? Хараач орхон бьютигийн арьс арчилгааны багц. Толгор гэрэлтсэн арьс чи бүсгүй хүний чимэг шүү. Хоёр гоё болоо явчлаа шүү. За баярлаа. Өстой гоё. Өрөө маань таалагдчихээн. Одоо хоёлоо шууд угаасаа Дүүрэн бэлэг бүгд таалагдчихээн. Йоо, ямар гоё зүйл юм. За одоо сайн уусчаа даатхад инкан гэрээдэрэн хоёнаа гараа үсгэн журчхаа. Маргааш угаасаа нэрээ тийм яах юм шүү дээ. Нөгөө анд медикал дээр очиж бүтэн бидний шилжлээ. Харин бүтэн миний шилдэг. Одоо манайсын үеийг гişүн яаж гардаг вэ? Институтууд ороод рүүгээ очиж. Өнө эдстэй жургааны авах чинь. Одоо манайс өнө бандаж левчихтэй тэгээд чөгэдэс гүзээгаа сонжроод чи ээжих мүү ичих мүү. Чам ямар Одоо хуус таяар орон зээх хаана шүү. Өрөөний хамтрагчид нэгнээ дэмжин урамшуулах уу? Эсвэл нэгнээсээ халган зугдах болов уу? Ямар тач ивент тэтгэгчдийн урам өгч амжилт хүссэн бэлгүүдийг баяртай хүлээн авлаа. Нээлтийн өмнөх өдөр. Тэдний анхны уулзалт сэтгэл түгшээж байна шүү. Бие биенээ яаж харж байгааг нараач. За манай Анд Medical Center эмнэлэг байгууллага болон хувь хүний урьдчилан сэргийлэх үзэсгэлэгийн үзлэг дээр явуулын одоо шинжилгээ сар цав үйлчилгээг үзүүлдэг. Та бүхнийхээ цагийг хэмнэх үүднээс өнөөдөр ингээ хурал дээр нь бас хүрэлцэн ирээд сар цав үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байж байна. За хэдүүлээ өнөөдөр болохоор ингээд ерөнхийдөө лабораторийн урьдчилан сарцуудаа авчин гэсэн үг, цус биохимшээсний шинжилгээг өгчин гэсэн үг. Яг эмнэлэг дээр хотч нь болохоор шинжилгээний хариунууд маань бэлэн байж байна. Тэгээд компьютер томограф буюу дүр сончилгооныхоо шинжилгээнд ороод яг баган нурууны маань хэсгүүд дээр одоо морилд суултч байдаг юм уу, мэдрэл дарагдсан юмнууд байна уу гэдгийг үзүүлчихэд харчаад тэгээд дотрын эмч болон мэдрэлийн эмч дээрээ орж зөвлөгөөгөө аваад ерөнхийдөө үйл ажиллагаа маань болох юм. За. Хүмүүс хармаарг байгаас заавал ингээ ил гаргах ёстой юм. За хатгалаа. За. Гүнзгийм цаа гаргая битэж очоорой. Хатгалаа. Цоцсон. Япон цус гэж мэдчихэж юм уу? Тэн дээр юм бэ? Эрүүл мэндийн инхи манад гардаг эмч нар маань хүндээ хурч үйлчлэхийг ёстой нэг харуулж байна шүү. За басаа. Баярлаа. За хатгалаа гүнзгийм цаа гаргая. Зүүнээс дүүр цааш нь авч байгаарай. Тэдний айц түгшүүр тэзүр төвчээрийг шалгах олон даваа хүлээж байгаа. Зүү хатах өвдөлт хажууд нь юу ч биш шүү огтоо. Тэсэрэ. Оо за. Түмэн үү? Оо, иргэдээ шингэн байна. Тэгтээ цусны ерөнхий дээр юм үүдээ шүү за. Шингөөтөх нэ. Өөрчлөлтийн төлөөх аяллаа эхний зогсоол Анд Medical Center. 45 хоногийн турш эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж хадуу хоолны дэглэн баримтлана гэдэгч амаргүй даваа. Тэд юун түрүүнд эрүүл мэндийн асуудалгүй байх хэрэгтэй. Үүсч болох эрсдэлээ сэргийлнэ гэдэг хамгийн чухал. Сайн байцгаана уу манайхаа. За одоо өнөөдөр хэдүүлээ өмнө очиж шинжилгээ юмнуудаа авсан болохоор та хэдийн маань бүртгэл хийгдсэн шинжилгээний маань хариу бэлэн болсон байгаа. Одоо хэдүүлээ өнөөдөр юу хийх вэ гэхээр эхото харуулна. Үүнээс гадна компьютер томографт маань орно. Энэ нь болохоор баган нурууны хэсгийн чинь асуудлыг харах гэж байгаа гэсэн үг. Тэгээд өвдөгний үеийн эрентген зураг авахулна. Тэгээд шинжилгээний онцлогооны маань шинжилгээний хариунууд гараад ирэхлээр хэдүүлээ мэс засал гэмтлийн эмч болон доторын эмч, чих хамар хоолны эмч нартай ороод зөвлөгөөнүүд аваад явах юм шүү. За. Дануухай шоуд орсон дараа одоо ингээд өрүүлэр амьдраа эхлэе дээ. Ер нь дунд нь харьцуулга байгаа штэ. Би ч нэг эмнэлэг дамлагаар нөхийг яваад идэг хүн биш. Тэгэхээр нэг боломж нь гарвал угаасаа нэг залуучуудын нэг хандлага байдаг шүү дээ. Өвдөхгүй л бол эмнэлэг ордгоо.
За ингээд эмнэлгийн маань 2 давхар хэсэг юм дандаа үзлэгийн эмчнэрийн хэсэг гэдэг. Нэг давхарт хэдүүлээ эхо онцлогоо одоо компьютер томограф гэх мэтчлэн онцлогоонуудад ороо авчин. 2 давхрын маань чамар хоолой гэмтэл мэсгэлийн маань эмчнэрийн судаг 2 давхарлаагаа буцаад гарчна гэсэн үг. Одоо яханаас эхлээд хэдүүлээ үзлэгээ эхэлье. Тийм үү. Тэ андер бижиг. Батхгүй гэдэг. Тэ андер бижиг болох надад амар дарахтай санагч. Би охинтойгоо надад авч өгөөд. Охинтойгоо нэг өрөөнд унтах гэсэн. Тийм үү? Тийм. Шим манайс иймэрхүү усуудад авч өгөөд нэг өрөөнд хүнтэй уутаас бүр амар их. Нөхдөг одоо тэгээд яах юм? Би хоочин нанад залуутай байж хаад 2 өрөөнд оттоо. Баггүй. Би хүнтэй нэг орон дээр бүтгийг бодож бөөний гасаа. Косоо. Монгол хэрэгтэй хэдтэй эдэн настай ирсэн юм. Анх би ховтойс. Онгоноор ирсэн. Санаас баригч хөдлөн ш. За басаа. За. Асуулт хийгүүд энэ ардаа сонголт сайн дээр одоо бизнес хийсээр сонголтоо сайн. Асуулт бол энэ ардаа сонголтыг сайн хийж. Хөөж жилд нэг удаа заавал гэрсэн сэргийлэх үйлчлэгт орж байгаарай. Ер нь бол юм тийж сайн хандаж болохгүй мэн ялангуяа эрүүл мэндийн тал дээр. Тэгэхээр би бол өөр дээр энэ тал дээр бол нэг анализ хийж апдейт хийл гэж бодож байна. Нөгөө хөнгөн шиг нэр аргалдгаасаа илүү дандаа одоо нөгөө гүйцэж идэхтэй ямиг яг ардна гэж гарах тэр тал дээр илүү анхаарал тавил гэж бодож байна. Дамжуулалтын алдагдaltaгүй, цусан амжийн дутагдaltaгүй, зүрхний тасгар овлын намралын шинжгүй. Зүрхний бичлэг хэвэн биш үү за? Анд мен өмлөгийг өвч нар бүр амар сайхан жөөлөн сая ингээ шинцгэн өгөхөд байна да бүр амар жөөлөн уйнаар ингээ ярьсан. Зингээ жарамдаа өмлөг өтөд орохноор хүмүүс жагнаад явдаг штэ. Бүр тийм биш амар гоё. За сайн байна. За сайн ууран заяа. За юу тэнцсэн үү? Тэнцсэн үү? Би чамаа ер нь болцохоор юм ингээ харчихсан. Оролцогчид маань инээлдэж хөхрөлдөн өөр хоорондоо уусан дотносоод эхэлжээ. Гэхдээ энэ бол багийн тоглолт биш, өрсөлдөөн гэдгийг санаарай. За одоо бид одоо энэ эмнэлгээсээ гараад бөөндөө нэгдсэн журмаар машиндаа суцгаал тэгээ нөгөө ийс дүүдгсээ тийшээ очиж нөгөө харьцуултын зурганд орно гэсэн. Тэгээд үгүй юу. Одоо яана тэгээд ямар ч үнэтэйг нүүр толно да. Ийм гоё. Ийм баримттай. Одоо хүртэл байж байгаа. Би 5 хоногийн дараа ингээ багсчихсан байна. Багсаач наа чи юм үлдэн. Минийх бол ингээ дээр нэг үзэмтэй тал. Үзэм нь бол байгаа. Гэхдээ тал. Тэд шинжилгээний хариугаа сонсохоор хүлээн сууна. Эрүүл байна гэдэг хамгийн чухал. Зарим нь жаахан төгсцгээж байгаа бол та. На. Энэ ингэдэг гинэ. За ямар ч үсэн эхлээд өгч зөө. Тэгж байгаад сайхан тайлбарлаад өгье. За. Энэ ингэдэг гинэ. Нүүрс усыг задалдаг гинэ. Бид нар чи одоо нөгөө хоол идэхээр нүүрс усаа задалж чадахгүйгаас болоод нөгөө нүүрс ус нь бид өөх мөх болоод байгаа маяг шин. Тэнгүүд эн чин тий сайхан нүүрс ус задлангуудаа хоол боловсруулалтын системийг дэмждэг гинэ. Тэгэхээр айгүй гоё нөгөө авах шин тэжээлээ аваад хэрэггүйг ингээ бохирдлын цэвэрлэж өгдөг гэж юм. Маш хэрэгтэй. Тий өдөрт 2 удаа хэрэглэх боломжтой. Нэг анхааруулах зүйл нь хэрэгэлсэн болвол заавал 1.5-аас 2 литр ус уухгүй болвол өтгөө хатах эрсдэлтэй биш шүү. Тий. Энэ халуун усан дууж болохгүй. Доторх байгаа амьд фермент нь үгчих юм байна. Тэгэхээр хоолны дараа хоол идлийн араас нь 5-аас 10 минутын дараа уула хойноос нь усаар даруулаад хүүт усаар даруулаад болоо. Мөнгөн ивент төгөөч Gem International хожирт Эрдэс тус Red Bull Energy Drink Lotus Farm Кефир тараг
Хекинго цэвэр шоколад. Ерөнхий ивент төгөгч 5 шар апартмент. Чанартай барилга бат бөх ирээдүй. Ерөнхий ивент төгөгч номин. Хүний хэрэгцээ цум багтсан. Хамтран зохион байгуулагч Го Гуаша. Анд Медикал Центр. И студио. Алтан ивент төгөгч Golden Fries. Туназас. Эрүүл амьдралын энгийн жор. National Life даатгал. Сэтгэл тайван амьдралыг мэдрүүлнэ. Янзтай ясны шил. Дархлаагаа дэмж эрдэсээ нөх. Алтан ивент төгөгч тэргүүн чанса. Премиум Улаанбаатар хотел. Премиум feeling. За өнөөдрийн маань бэлтгэл сургалтын өмнөх үзлэг шинжилгээнүүд маань дуслаа. Та бүхэн үйлчлүүлэх хавцтай анзаарсан бах. Манайх дотоод мэдрэл, хамар хоолой, хүүхэд, эмэгтэйчүүд мэс засал, тэгэл лаборатори болон дүрс онцлогооны чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг. Мөн хэвтүүлэн эмчилэх болон өдрийн эмчилгээний эсгүүттэй. Та бүхний маань өнөөдөр одоо онцлогоонд орсон эхо, компьютер томограф, эрдэнэтгэн болон хоол боловсруулах замын дурангийн аппаратууд маань AI суурилсан буюу хиймэл оюуханд суурилсан хамгийн сүүлийн дэвшилттэй технологиуд байгаа. Өөрөөр хэлэх юм бол маш чанарын өндөр түвшинд онцлог эмчилгээ маань явагддаг гэсэн үг. За ингээ та бүхэндээ тэмцээнд нь амжилт хүсээд эмнэлгийн зүгээс бяцхан гарын бэлэг хатгах. Дараагийн зогсоол гэрэл зургийн И студи. Одоо хамгийн чухал мөч. Тэд тун удахгүй бодит үнэнтэйгээ нүүр тулж биеийнхээ асуудалтай хэсгийг ил гаргах болно. 45 хоногт томоохон өөрчлөлт хийх учраас одоогийн бие галбиртаа баяртай гэж хэлэхэд үлдлээ. Мэрамэнд. За, болчлоо. За, бүрий. За, одоо харьцуултын зургийн анхны зургийг авах гэж байна. Эхлээд санааж явжсэн. Тэгэхэд яг энэ жуурган авалтандаа орох нойроо сандрахаан байцчихсан, ичхэн бас байцчихсан. Амьдралаа анх удаа энэ болох юм хуйлмар. Оролцогчдын одоогийн биеийн харьцаа ямар байгааг харцгаая. За, яг одоо ингээд анх хашаанд орох гээд хамгийн анхныхаа одоо өөрийнхөө одоо биеийн хэмжээг одоо өгөх гэж байна. Тэгээ миний хувьд бол яг одоогийн байдлаараас тодорхой хэмжээний уран бүтээлтэй зориулаад 10 ил нэмсэн байгаа. Тэгээд өөрөө хувь хүний хувьд бас нэг 6-7 ил ерөнхийдөө бас жоохон нэмсэн байсан. Тэгээд ерөнхий уран бүтээлчгээс хувь отхон цэцэг гэдэг хүний хувьд бол амьдралдаа яг одоо анх удаа хамгийн одоо өөрийнхөө урд өмнө байж байснасаа хамгийн өндөр одоо жингэрээ ирсэн байгаа. Тэгээ яг тэр жингэрээ одоо отхон цэцэг гэдэг эмэгтэй одоо биеийн бүтэц пропорц одоо ямар жиндээр одоо яг ямар бүтэцтэй байгаа вэ? Хэр их өглөлттэй тархалттай байгаа вэ гэдгийг одоо яг одоо би үзэгчтэйгээ хуваалцахад одоо бэлэн байна. Оролцогч одхон цэцэг өндөр 172 см, бенжин 74.3 кг, цээжний тойрог 115 см, бэлгүүсний тойрог 95 см, өгзөгний тойрог 106 см. За отхон цэцэг ихчийн хувьд болохоор ер нь бол яг энэ нэг давхар ирүү бүр ингээд илүү түлхүү байгаа хгүй бусдаасаа. За энэ маань болохоор түрүү ярьсанчлан ходоодтой холбоотойгоо за стресс бас их байсны гачаал их байгаа. Тэгэхээр нөгөө ходоодны чангарлаас үүдэлтэйгээр энэ давхар ирүү маань үүсэж байгаа. За тэгэхээр энэ давхар ирүү болохоор наадан салах массажаар бид нэр түлхүү одоо хийж арилгана. Ачин отхон цэцэг дээр нүрийн хэлбэр засах япон массажийг болвол түлхүү хийж өгнө. Яг нөгөө шанаа бас ингээд нүрийн хэлбэр хоёр өөр байгаахгүй, нэг нь том, нэг нь жижиг байгаад шүү дээ. За тэгэхээр энэ дээр илүү түлхүү ажиллана. За дээрэс нь ахаад энэ нүдэн дээр ажиллана. Нүдний зовх нэлээд дошоо суудсан харагдаж байна. Тэгэхээр яг энэ зовхийг татаад нүрийн хэлбэрийг засаад ирүү энэ яг давхар ирүүг засаад ирэхээр отхон цэцэг жүжигчний маань хувьд болохоор маш гоё яг энэ өөрийнхөө хамгийн гоё зүйлүүд илүү гоё тодроод улам үзэсгэлэнтэй болж ирнэ. Зураг авалтанд орчлоо. Тэгээ жоохон эвгүй байлаа.
Тэгээд одоо яг надтай адилхан нуруу туруутай миний үеийнч гэдэг юм уу эсвэл би юм бүтэц одоо пропорцтой ч гэдэг юм уу тийм төрлийн бүсгүүчид маань намайг хараад одоо өөрийнхөө төгс хөлбөр дээр яаж очиж болдгийг гэдгийг надаас хараасаа гэж би хүсэж байна. Би өөрийнхөө чадах чинээгээрээ үеийнхээ бүсгүүчүүдэд хүн өөрийгөө яаж илүү гоё болгож чаддгийг харуулахыг хичээх болно. Жург авалтаас өмнө яг сайхан өөрийнхөө биетэй ингээд яг ингээд жиггэн биетэйгээ ингээд толдож хараагүй учраас ингээд усанд орохч гэсэн биенээс ичгээ шиг бас нэг юмас зухаж байгаа шиг тиймэрхүү байдлаар шууд юугаа өөрчлөөд гарчихдаг шүү дээ. Энэ удаа яг камерын өмнө бас олонний өмнө таносока өмнө ингээд жиггэн биетэйгээ ингээд хандаж байгаа биш юм уу? Тэгээд яг хуучиндаа зухажсэн хатгаасаа ээжсэн биетэйгээ ингээд жихнээс нь таарад за энэ талаар болохгүй юм байна. Энэ талаа жоохон өөрчлөх юм байна. Хуучиндаа бас жоохон ахсан жоохон биенээ дүндүү их сэтгэд хангалттай байна гэж бодож байна. Тэгээд одоогоос эхлээд жоохон өөхөн халуудаад ер нь жоохон өлгөнөө өөхөн харамж ирсэн. Өрөөр мэндээс гисэн гуай сайхнаа тадаас гисэн амар өөрчлөлийг бодож байна. Оролцогч Ариуна өндөр 170 см, биеийн чин 99.8 кг, цээжний тойрог 118 см, бэлхүүсний тойрог 108 см, өгзөгний тойрог 113 см. За, оролцогч Ариунагийн хувьд дотор ерөнхийдөө бол ингээд хамуух массаж, дахиад дээрэс нь хүзүү нурууны суллага, дахиад энэ давхар ирүүн дээр нэлээд түлхүү ажиллаж өгснөөр нүрийн хаван буугаад нүрийн хэлбэр нь маш гоё гарч ирнэ. Угаасаа өөрөө ийм нэг юм cute игдүүтэй ийм төрхтэй байгаа. Тэгэхээр энэ илүү гоё тодорч гарч ирэх байгаа. Эхлээд ээжсэн тийм. Эхлээд ээжсэн чигээд өнөөдөр болонгуудаа тайван болцсон гэх юм уу? Өмнө 2 өдрөөс яг анхнаа уудсан болдоос хойш тайван болцсон. Яад ийсэр байна да. Ингээд наттай адилхан тарган ингээ хөв нүдээр гүжиг тосод байгаа шүү дээ. Тэр тэдээс надаас жураг авч удана. Би тэрөний нууцхад яануудаа тэгээд өөрсөө ицсэн өөрсөө ингээ тэжээсэн мах мичэнд одоо ил тад гаргаагаад ихэд энэ өдрийн хувралтаараа олон нийттэй ингээ дуурайд бодгийг бас бодож ийн. Тэгээд танаас бас надын ингээ харж байгаараа би жоохон торчих. Ерөнхийдөө нөгөө нэг төрхөөсөн би өөрөө нөгөө бүжиглдэг байсан байхгүй юу? Тэгэхээр бол ерөнхийдөө миний би аюу гоё чанга. Тэгээ өөрөө би нөгөө Монгол бүжиг бүжиглээд ер нь бүхэл төрлийн бүжгээр одоо хичээлгүйгээр ерөнхийдөө нөгөө ингээ бүжиглдэг тийм мэржлийн төвшин бүжиглдэг тийм бүжигчин байсан байхгүй юу? Тэгээд ерөнхийдөө ингээ төрөөд амар их юм өөрчлөлтөнд ороод тэгвэл сая одоо тэр нэг том тойлонд харахтаа л амтгүй амар сэтгэлээр гутарлаа. Тэгээ дээр нэм нөгөө бариу юм хар хувц өмссөн чинь амар өөрөөсөө хичлээ. Ерөнхийдөө энэ тэмцээнд уусаа нэг анхнаасаа сонгож шалгуултаас эхлүүлээл ингээл байнгын камер ингээл дагж явна, сэтгэл асуун. Инхэд бол надад бол амар хэцүү л. Би нөгөө нэг өөр амар хэтэлс бол үйлдэл гаргадаг. Тэгээд дээрээс нь ингээд аягүй одоо ч гэсэн амар сандралтай. Тэгээд яаж энэ зураг авахулъя даа гэсэн бодол төрч. Оролцогч Уран Заяа өндөр 155 см, биеийн чин 65 кг, цээжний тойрог 99 см, бэлхүүсний тойрог 86 см, өгзөгний тойрог 104 см. Уран Заяа дээр мань болохоор яг одоо байгаа үс асуудал нь болохоор нүрийн хаван бас нэлээхтэй. Дээрээс нь энэ хацрын одоо энэ хамар хацрын зураас энэ гуу ингээд үүссэн байгаа. Дээрээс нь дахиад харах юм бол энэ төлөв уруул нь ингээд зүгээр аваад дэшгаа энэ зөмдөл нь болохоор доошоо энэ жавчин ингээд буцсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ болохоор энэ талаараа ингээд тэр чигтээ чээж энэ талаар нуруу чээж хөвлөгийг бүх тал нь ингээд чангарсан байгаа учраас энэ талаараа ингээд доошоо бүх юм унчиж байгаа гэсэн. Хүзүү бас ингээд нэлээд жоохон суугаад өгсөн. Ер нь бол энэ хүзүүний суулт маань нурууны чангарлаас их үүдэлтэй байдаг байхгүй. Одоо жишээ нь эмэгтэй хүмүүс бол угаасаа нөгөө хүүхд гарахаар хүүхэд их хүүлэхээр те ингээд шөнө ойргүй хонохоор ингээд нуруу дандаа ингээд доошоо сууж яд энэ чангарлаас үүдэлтэйгээр хүзүү бас доошоо татагддаг. За инхээр ингээд хүзүү ингээд богиносод ерөнхийдөө бол үршлээ суудсан яг энэ зураасаар хүзүүний суултыг бас нэмэх боломжтой байдаг. За тэгээ ахаад дээрэс нь энэ жажлуурын булчингийн чангарал бас их одоо чанга харагдаж байна. Дахиад чэжний булчингийн чангарал бол маш их байгаад байна. Тэгэхээр одоо яг энэ асуудлуудыг манай салууны зүгээс бид нар ингээд массажлаад, янзлаад өгөхөөр нүд хамар, уруул, нүрийн хэлбэр нь маш гоё ингээд тодорч гарч ирээд
энэ гоо үзэсгэлэн бас улам үзэсгэлэнтэйгээр тодорч гарч ирнэ. Ерөөдөө би нөгөө нэг дээд засгаараа ер нь жоохон шөвгөр гэсэн боловч сайн навцыг өмсөн чинь гар марны махаас ер нь жигтгэн тураад тэгээ нөгөө би ч хуучин болохоор 48 49 кг-ээс одоо ч тэрнээсээ бараг 15 6 тархан баггүй. Тэгэхээр ер нь 45 хүртэл турах зорилготой байгаа. За энэ удаад оролцож байгаа чухал миний одоо шалтгааны үе гэхээр нэгдүгээрт одоо би 50 хүрэх гэж байна. Дараа жил 50 насны 100-ийн одоо талын нассан баяр болох гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ойн баяр болох гэж байгаа. Тэгэхээр би яг 50 нас хүрэхээс өмнө өөрийгөө нэг барьж авах, өөрийгөө одоо өдөртөж сурах, нэг өөрийгөө ялан дийлсэн гэсэн мэдрэмжийг аммаар байгаа юм. Оролцогч Томоко өндөр 150 см, биеийн 69.5 кг, цээжний тойрог 102 см, бэлхүүсний тойрог 102 см, өгзөгний тойрог 95.5 см. Манай салооны зүгээс болохоор одоо яг Томоко дээр болохоор илүү энэ нүдний уутанцаар нүүрний хаван жавж тэгээ дахиад энэ нүүрний хэлбэр алдагдсан байгаа байхгүй ингээд нөгөө хүзүү бас нэлээд доошоо суугаад өргөсөөд за ингээд харах юм бол бас ингээд мөр хүзүү чээж игмэн дээр бас ингээд нэлээд ингээд бөглөрл үүссэн байгаа. За яг эднүсийг янзлахад нүүрний хэлбэр маш гоё болно. Яг Томоко болохоор маш их олон төрлийн бизнесийг хийдэг учраас яг ингээд тархит олгол угсаа байнга ажиллаж байгаа нь ойлгомжтой. Тэгэхээр ингээд нөгөө чамархаа илүү чангараад эхэлдэг. Чамархаа чангараад эхлэхээр нүр тэр чигээр ингээд доошоо унжиж сууж гэлдэг. Тэгэхээр одоо яг Томоко дээр болохоор илүү бид нэр одоо нөгөө чамархааны сулгааг илүү түлхүү хийжээж нүрийг зохийг тэр чигтэн дэш нь татаж өргөж өгнө. Би өөрийгөө сайхан авч явахад ямар ч гэсэн эхний алхмыг хий. Тэгээд та бүхэн бас зургатны өмнө бас надтай хамт хичээгээрээ тэгчил хамт зүтгэе. Тэгээ намайг дэмжээрэй. За ахаа ерөнхийдөө яг энэ зураг авалтыг ер нь л энэ шоуны одоо хамгийн их төвштэйг айдаг хэсэг нь угаасаа энэ баг. Тэгээд энэ дээр бол маш сайн сэтгэлийн бэлтгэлтэй байгаа. Тэгэхээр гайгүй. Ер нь ах байд. Одоо ингээ өмтэйгээ нөөр тулъя. Тэгээ сайхан зураг авах болж дараа нь угаасаа гоё болцсноо харуулчих юм чинь гэж л бодож байна. Оролцогч хишиг жаргал өндөр 165 см, биеийн 78.7 кг, цээжний тойрог 98 см, бэлхүүсний тойрог 94 см, өгзөгний тойрог 108 см. За хишиг жаргал маань ерөнхийдөө бол уран бүтээлч хүн учраас ерөнхийдөө бол маш их ингээ бодолтуудыг, хүнд бодолтуудыг өдөр тутамдаа бас хийдэг. Дээрэс нь хөдөө орон нутгаар бас их явдаг гэж би сонсон. Тэгэхээр маш их ингээ чангарлууд байдаг. Ерөнхийдөө бол уран бүтээлч хүмүүс айгүй хачаалттай ажилдаг учраас одоо ингээ харах юм бол чээж мөрөн дээр маш их хачаалттай байгаа. Тэгээд яг энэ чээж мөрний асуудлыг шийдчихэд нүүр маань маш гоё ингээ зөв хэлбэртэйг болж гарч энэ хавngууд ингэж буудаг байгаа. Хуян бүр маш их чангаралтай. Хүзүүн дээр бас ингээд суулт өгөөд үрчлээ үүсчихсэн харагдаж байгаа хгүй. За энэ дэр нь болохоор манай салон илүү төлхөө ажиллая гэж бодож байна. Хишиг жаргал дээр болохоор нүрийн хэлбэр засах массаж бас нэлээд төлхөө явна гэж бодож байна. Яагаад тэгэхээр энэ шанааны яс дээрээс дахиад нүрийн хэлбэр ингээд жоохон алдагдаад ирсэн байгаа учраас дээрээс нь одоо энэ игмэн дээр маш их энэ бөглөрлүүд харагдаж байна. Мөрөн дээр, игмэн дээр. За тэгэхээр энэ тал дээр төлхөө ажиллана. За миний хувьд бол одоо нийтийн дуучин хүн. За тэгээ ерөнхийдөө дандаа ингэж дээлтэй юм битүү хувцастай. Ер нь бол би нэг бас нэг юм биений юунаас ч болоод тийм үү. Ер нь нэг палаж ер нь өмсдгүү бараг өмсдгүү төрлийн хүн. Тэгэл ер нь нэг дээлээ өмсөөл, малгай өмсөөл ингээл Монгол ботлоодлоо өмсөөл ингээл гарчвал өөртөө аягүй ихтэлтэй дуулж чаддаг. Тэгээд жоохон бариу хувцас өмсч ирэн чаддгүй төрлийн хүн. Гэтэ одоо энэ шоунд ороод гоё болоод бас тайзан дээр гоё малтлаг бодож юмсүү те. Ингэж гарахыг мөрөөдж байна. Яг студийн хаалгаар орж ирээд хувцас тайлж явах мөч аимшигтайсан. Би яг ингэж юу хийчвэл гэж бодсон. Ер нь бодоод байхад те хэрвээ би тэрнээс айгаад энэ нэвтрүүлэгт орохоо болсон бол энэ хамгийн том одоо фейл байсан юм байна. Энд чинь зүгээр эхлэн штэ тий. 45 хоногийн дараа эсвэл 21 хоногийн дараа миний бие дээр ингээд гоё өөрчлөлтүүд гарна.
тэр үед энэ бол зүгээр л өнгөрсөн түүх болж үлдэх гээд байгаа байхгүй юу тийм. Тэгэхээр одоо бол яг бие барихаа болцсон байна. Нөгөө өөртөө дасан цогтцсон гэх юм уу? Өөрийгөө яг байгаагаар нь харчаад ингээд ичих нүрэ илгэндээ наачил байж юм да. Оролцогч Хишиг буян өндөр 160 см, биенжин 57.4 кг, цээжний тойрог 88 см, бэлгүүсний тойрог 79 см, өгзөгний тойрог 96 см. Хишиг буйны маань хувьд болохоор нүүрэн дээр нь одоо үүссэн асуудал нь болохоор хаван хүн дээрээс нь одоо яг зүүн талын маань бол нэлээ ингээд унжилт өгөөд ороод ирсэн. За бас ахаад энэ хүзүү бас ингээд нэлээд жоохон өргөн харагдаж байгаа. Ерөнхийдөө бол энэ хүзүүний өргөн байгаа байдал нь болохоор нуруутай шууд холбоотой байгаа. За тэгэхээр альмаа маань болохоор өөрөө нөгөө маш их суугаа ажил хийдэг. Эннээс үүдэлтэйгээр хүзүүн дээр бас нэлээд жоохон ингээд чангарал өгснөөс болоод нүрлөө хаван өгсөн байгаа. Дээрээс нь бас ингээд нүур жоохон унжилт ихтэй байгаа. За энэ дээр болохоор манай салууны зүгээс энэ хүзүүг нарийсгаад нуруунд дээр нурууны одоо энэ чангарлыг ингээд гой сууллаад тавиад ирэхээр нүүр бас давхар өргөгдөөд явах байгаа. Жажлуурын булчин нэлээ ингээд чангарцаа харагдчихээн. За тэгэхээр яг энэ жажлуурын булчин хүзүү ирүүн дээр илүү дэлгүү ажилланаа. Өөрийгөө жоохон буруу эрхлүүлээд идэх юм аа. Одоо нөгөө нэг юу гэдэг ч юм дээ, нөгөө амттнаар эрхлүүлэх ч юм уу те. Эсвэл бол жоохон стресстгээрээ би бол сайхан шопинг хийдэг. Тэгээд хадгаламжаа сайхан сэгсэрчдэг. Тэгээд яг нөгөө нэг одоо зөв эрхлүүлэлт гэх юм уу те, ингээ эрүүл мэндэд анхаарах, эсвэл ингээд гоё биетэй болох ч гэх юм уу. Тэр талаар бол яг зөвхөн санаа гаргадаг. Тэгэдээ гээд яг тууштай байж чаддгүй. Тийм. Гэтэ энэ удаа бол яаж игээд уйлал үзээдэй гэж бодож чинь доо. За баярлаа. Баярлаа. За баярлаа. Юу вэ? Өнөд ч яас их бэлэг авдаг өдөр. Юу вэ? Өнөө гараар бицээ үсгэн би танихгүй шүү. За танихгүй. Нин цагтл ирсэн байна. Та амьдралдаа хүсэж байгаа зүйлдээ хүрэхийн тулд тэр хүсэж байгаа шигэ хүн болох цаг мөчийг хүлээх хэрэггүй. Ямар хүн болмоор байна? Түүнийгээ эхлүүл. Зорилгоо биелүүлэх үйлсэдтэн тусалнаа гинэ. Доктор Мелаксын брендинг үс арчилгаа гэсэн юм гоё. Захиатай гоё бэлэг байна, баярлаа. Зя дотор нь юу байна аа? Вау. Ремоделинг клиник нэ үсний. Өн ус арчилгаа нэ юм байна. Бөгээ босгодог гинөө. Вау. За энэ ямар ч тач нэг нь шампунь, нэг нь ангижуулагч юм шиг байна. Тэгээд энэ талаараа нэг өгсний уг басдаг гэсэн синэ. Тог цахилгаангүй үед энэ төр зураг авалтанд орох зөндөө гардаг байхгүй. Тэгээ тэр үед энэ төр аюу хэрэгтэй юм бэлээ. Тэгээ тэр үед энийг тайлбарлалаа би яг шохорхоо бийжсэн. Гэсэн чинь ингээд бэлгэн дүрээд ирлээ. Доктор Мелаксын. Баярлаа. 45 хоногийн дараа тэдний энэ бие галбир хэрхэн өөрчлөгдөх бол биеийнхээ асуудалтай хэсгийг хувцсаар халгалдаг үе удахгүй ард хоцрох болно. Харин одоо премиум болор resort руу марш. Премиум болор resort оройн 21 цаг 47 минут. Өөрөөрийнхөө солонгорсон үзэсгэлэн 6 бүсгүй сэтгэл дотроо зурглан явдаг мөрөөдлийн бие урлах адал явдалд аяллаа инхүү эхлүүллээ. Ирэх өдрүүдэд тэднийг тэсвэр хатуужил шалгасан тааварлашгүй сорилууд хүлээж байна. Дараагийн дугаард Энтний бид нар энэ гоё хүлээгээд байгаа юм шиг санагдахгүй байна та нарт. Тэд сүүлийн удаа хүссэн амттандаа баяртай гэж шивнэ. Фитнесийн заалан дах тэдний эхний өдөр айдас, тоглол, цочрол сандралаар дүүрэн байх болно. Тийм шүү, боломжийн юм шүү гэж үзэн чинь
Тэр зүгээр трейлер байсан юм байлээ. Чи наатаа хийж чадахгүй бол өөртөө ядагдчихээн гэсэн үг. Дахиад барь, буруу бариад байна. Боси. За энийг л давж үл ерөөсөл цаашаа болох гээд байгаа юм шиг л тэгээд санагдсан. Дасгалжуулагчийн гинтийн шалгалт тэднийг сандрагах болно. Энэ одоо ямар сони юм бэ? Ямар сони юм бэ? Хэд дахиад байгаа мó? Гарын цаашаа яваадах юм. Энэ юу? Энэ минийх биш ээ. Чи өөрөө идэггүйгээд минийх гэдсэн. Үгүй идэггүй. Минийх биш ээ.